За сайн байцгаана уу? Ажлын мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд эцэг эхэд яа дэмжлэгдүүлэх талаар сургалтын агуулга танилцуулъя. За агуулга маань ерөнхийдөө модуль 10 гэсэн хүрээнд дор дараах байдлаар явагдана. За энэ угаасаа хичээл маань багш нарын мэргэжлийн эрх институт дээр онлайн систем дээр байрлагдах тул та нар дахин тэрийг харж болох юм аа. За модулийн маань зорилго бол ажлын мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн мэдлэгийг нэмэгдүүлж тэдний оролцоог сайжруулах ерөнхийдөө сургууль дээр болж байгаа олон сургуулиас гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. За энэ үйл ажиллагаанд 2015 оноос хойш Азийн хөгжлийн банкны хөдөлмөр ур чадварыг дэмжих төслийн хүрээнд явагдсан төслөөр гарын авлага материал гаргацсан. Энэ бол 2016 оны гарын авлага материал, энэ 2018 оных. Энэ бол одоо сургууль дээр чинь байхгүй байх юм бол энэ My Future CGMN гэсэн вебсайт дээр байрлагдсан байгаа. Ерөнхийдөө та бүхэн эцэгчүүдийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны талаарх мэдлэгтийг нэмэгдүүлэхийн тулд сургуулиуд дээр явагдаж байгаа үйл ажиллагаадаа сайн санаад авчих ийм үйл ажиллагаанууд явагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ явагдаж байгаа үйл ажиллагаан дээрээ ажиллагаагаа улам сайжруулж үр дүнтэй болохын тулд юу хийх ёстой юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та бүхэн мэдж байгаа доктортой хөгжлийн боловсролын зорилтын хүрээнд чанартай боловсролыг дэмжих зорилгоор энэ төсөл хэрэгжиж явагдаж байгаа. Тийм учраас улам чанаржуулах үйл ажиллагаа улам одоо сайжруулахын тулд бид нар юу хийж болох вэ гэдгийг ярилцсан. Ийм үүний тулд эцгийн үүрэг хариуцлага юу яаж болох вэ гэдгийг ярилцъя. За эхлээд өнөөгийн нөхцөлд тэгээд зах зээлийн бодит орчинд мөн тодорхойгүй нөхцөл байдал хүүхдэд бэлтгэх. За мөн сургууль болон сургуулиас гадуурх үйл ажиллагаанд оролцох. Үнэлт өгөх. За тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх, бас шаардлага тавих. За тэгээд нөхцөл байдлын үнэлгээ хийж явах хэрэгтэй. За ийм байдлаар эцэгчүүд бид нартай ажилдаг үлээгүй үл гэдгээ бодож байгаад эцэгчүүдтэй энэ үүргийн дагуу одоо хүүхдийнхаа үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор ажиллуулахад нь та нар дэмжлэг үзүүлнэ. Ажил мэргэжлийн чиг баримжаа гэдэг маань ерөөсөө ахлахангийн хүүхдүүдийн хичээл сонгох, цаашдаа ихтэй сургуулаа сонгож авах, ажил хөдөлмөрийг сонгож авахт нь зориулагдаж ухаалаг шийдвэр, бодиттой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх тэр бүх үйл ажиллагааг л хэлж байгаа. За олон улсын туршлагаас үндэслээд за манай энэ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төслийн гадаадын болон дотоодын зөвлөхөд хамтраад хамгийн их сайн боломжтой хэрэгдэж болох загвар энийг авч үзсэн байгаа. За энэ загварыг ашиглаад энэ загварын дагуу үйл ажиллагаа явуулах нь үр дүнтэй. За загвар болгож зүгээр танилцуулахад жишээлбэл өөрийгөө бэлтгэх ойлголтын түвшний энэ үйл ажиллагааг бүх ангиуд бүх хуулиаралд нь баг явж яхад үр дүнд хүрнэ гэж бодож байгаа. За хүүхэд болгон хоорондоо харилцан адилгүй. Тэрнтэй адилхан эцэгчүүдийн ч гэсэн шийдвэр гаргаж байгаа чадвараас харилцан адилгүй. Тийм учраас энэ эцэгчүүдтэй яаж харилцах уу? Яавал эцэгчүүдийн бас оролцоо идэвх сайжрах уу? Хүүхдтэйгээ илүү ажиллах хэрэгтэй юм бэ гэдэг дээр бид нар бас бодож гаргалгаа гаргах хэрэгтэй. За сургуулийн түвшинд эцэгчүүд юунд оролцох хэрэгтэй юм бэ? Сургууль дээр зохион байгуулагдаж байгаа тэр ажлуудыг өөрийн туршлагаас солилцох, эсвэл одоо ажлын байр байдаг юм уу? Ихтэй сургууль дээр хүүхдтэй дагуулж очих энэ ажил графиктэй танилцах. За түрүүний ярьжсэн бидний сургууль дээр ажиллаж байгаа тэр янз бүрийн судалгааны самбаруудад танилцаж түүнд оролцох тийм ээ хүүхдээ ажил мэргэжлээ сонгох сургууль ажлын байраа таньж мэдхэд нь уулзалт зохион байгуулалт туршлах судалгахт нь сургуулийн хэмжээнд оролцох боломжтой. Мөн анги төвшингийн хэмжээнд яаж оролцох юм бэхээр багш таны одоо зохион байгуулж байгаа бүх ажлуудад л оролцсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ажлаа багш яаж танилцуулж, мэдрүүлж, ойлгуулж, үр дүнтэй болох талаар бүх ажлуудыг зохион байгуулж болно. За гэртээ эцэг их бол заавалжгүй ерөөсөө хүүхдтэйгээ ажиллах хэрэгтэй, хүүхдээ сонсох хэрэгтэй, хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй, хүүхдэд зөвлөгөө өгөх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа хийж энэ тал дээр нь л багш та одоо зөвлөмжилж өгөх нь одоо үр дүнтэй. За багш янз бүрийн одоо эцэг рүү хандсан сургалт үйл ажиллагааг явуулахдаа өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд тулд энэ онлыг танилцах хэрэгтэй. За ийм маш олон тооны онлууд байгаа. Энэ онлуудыг та нар
My Future цэгийн вебсайтаас илүү дэлгэрэнгүй уншиж танилцаарай. Тэгээд энэгээр мэдээлэл болгосоо дээшлүүлчихэд бас эцэгчүүдтэй зөвлөгөө өгөхөд үр дүнтэй. Ер нь яагаад заавал энийг ярьж байгаа юм бэ гэхээр багш янз бүрийн одоо ажил мэргэжлийн сонгож авах үйл ажиллагааг сайн чанартай явуулах юм бол хүүхэд цаашдаа ирээдүйнхээ ажил мэргэжлийг сонгож авахд их төхөмтэй байдаг. Тэр үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахгүй юм уу? Хүүхэд тийм үйл ажиллагаанд орохгүй байх тохиолдолд зөвхөн мөрөөдлийн шин чанартай өөрийнхөө мэргэжил дээр гацах ч юм уу тийм ээ эсвэл цаашаа хөгжиж чадахгүй тийм одоо хандлагууд бий болдог учраас багш энэ дээр нь одоо тулгуурлан онлын үндэстэйгээр үйл ажиллагаа явуулах нэг чухлаа. За 10 дугаар ангийн сурагчдын хувьд бол ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг ийм үйл ажиллагааг явуулах юм бол одоо хүүхдүүдийн одоо чадварууд одоо ингэж ахих юмаа гэдгийг энэ дээр харуулсан байгаа. За тэнд хамгийн ихэнд ирээдүгээ төлөвлөх гэж яагаад ихэлсэн байгаа. Ийм ажлуудыг их төлөвлөн явуулах нь зүйтэй. За энэ 10 дугаар ангийн сурагчдын хувьд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг эцэг эхтэй хамтран явуулснаар ямар ч байсан ажил мэргэжлээ сонгохдоо ийм хичээлүүдтэй холбоотой байна. Би ийм хичээлийнхаа дагуу сурлагаа ахиулах хэрэгтэй юм байна гэсэн хүсэл тэмүүлэлтэй болох тийм ээ. Эсвэл ерөөсөө янз бүрийн ихтэй сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах боломж байдаг. Тэр олон боломжуудаа судлах. Тэгээд дээрэс нь ажил мэргэжил сонгож авах юм бол яаж одоо ажлын шаардлага тавьсны дагуу өөрийнхөө ур чадварыг ахиулах уу? Одооний миний хийж байгаа энэ ажил үүрэг чадвар маань ирээдүйд суралцах ёстой тэр мэргэжилтэнд тохирох уугүй юу гэдгийг энэ судалгаануудаа хийх нь боломжтой болж байна. Тэгэхээр энийг бол янз бүрийн дасгал ажлуудаар болон бусад ажлуудаар хийх болно. Жишээ болгож энэ дасгал ажлыг танилцуулж байна. За энд бол эцэгчүүд хүүхдтэйгээ ажиллахын тулд яах ёстой юм бэ гэж зөвлөмж байгаа. Энэ аргыг бол одоо энэ сүлжээний аргыг хүүхд мэдж байгаа боловч эцэг их мэдэхгүй хүүхэд өөрөө идэвхтэй хийхгүй байх юм бол аав ээж нь тэрэнд туслах зорилготойгоор энэ дасгалыг ажилуулаарай л гэж зөвлөнө. За өөрөлдөө энэ гол дунд нь одоо ажил мэргэжлээ бичээд ямар хичээлүүдтэй холбоотой байх юм уу эсвэл гол дунд нь өөрийнхөө хамгийн сайн чадвартай хүүхдийнхээ хичээлийг бичээд ямар одоо ажил мэргэжтэй холбоотой байх уу гэсэн байдлаар сүлжээний аргаар тодорхойлж ажиллаж болох. Энийг бол зөвхөн нэг хугацаанд биш одоо хэд хэдэн улирал дамжин давтан хийж болох боломжтой. Тэгэхийн тулд бас янз бүрийн мэдээллийг олж авах хэрэгтэй гэдгийг зөвлөнө. За гэхдээ эцгийн хийж болохгүй зүйлийг заавалжгүй ойлгох хэрэгтэй. За энийг багш нар бол маш сайн мэдж байгаа. Гэхдээ хүн хэлхээс наашгүй, цаас чичгээс наашгүй гэж байгаа учраас бас та бүхэн тусныг танилцуулчихъя тийм ээ. Өөрийнхөө хүсч тэмүүлж ийсэн олж авч чадаагүй мэргэжлийн хүүхдэд тулгадаг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо манайд ийм мэргэжлийн хүн ядаж нэг тариа хийждэг хүн ихтэйч гэдэг юм уу тийм байлаа тулгах ч гэдэг юм уу. Эсвэл хүүхдтэйгээ хитрхи их одоо их шаарддаг байдаг ч юм уу тийм ээ. Ийм байдлаас л зайлсхийх ёстой гэдгийг энийг ерөөсөө хийж болохгүй гэдгийг маш сайн анхааруулж ойлгох хэрэгтэй байна. За эцэгчүүд хүүхдтэйгээ ажиллахдаа ямар ажлуудыг хийж болох юм бэ гэдгийг энэ чи тодорхойлж өгсөн байгаа. Одоо өөрийнхөө хүүхдийнхээ ийм чадварыг сайжруулахын тулд ийм үйл ажиллагааг хийж болно л гэсэн. Энэ нь бол сургууль дээрч байж болно, сургуулиас гадуурхч болно, гэртээч байж болно тийм ээ. Одоо өөрийнхөө хүүхдийнхээ сонирхлоор тодорхойлсон хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилготойгоор хүнийг дэмжих тийм ээ. Аль болох тэр буруушааж ерөөсөө наадах чинь бүтэхгүй дээ. Төгсөөд ирэхээр ямар ч ажилгүй болно ч гэдэг юм уу ийм байдлаас илүү ажил хөдөлмөр эхлээд өөрөө ажлын байраа бий болгоод ажиллах юм бол улс орондоо ч одоо гэр орондоо ч маш их чухал юм а гэдгийг л танилцуулж мэдүүлэх зорилготой ингэж ажиллах ёстоймаа гэдгийг сануулах хэрэгтэй. Мөн хүүхдийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны явцад мэдлэг чадвар нь хандлага нь өөрчлөгдөж гэнэ үү гэдгийг бас үнэлж болно. Жишээлбэл хүүхдийнхаа ирээдүгөө хэрхэн сонгож байгаа төлөвлөж байгаа байдалтай ажиглалт хийдэг ч юм уу тийм ээ. Эсвэл тэрнтэй ярилцах хичээлийнхээ хувьд сурлагын амжилт нь агч байна уугүй юу? Сонирхол нь өөрчлөгдөж байна уугүй юу? Ихтэй сурах боломжуудаа ер нь мэдж байна уугүй юу? Тандаж ярилцаж асууж болох юм тийм ээ. Тэгээд ямар ажил хөдөлмөр эхлэх сонирхолтой байна уу? Тэр мэдээллүүдийг хаанаас олж авах юм гэсэн байдлаар энэ хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй юм аа тийм ээ. Тэгээд энэний дагуу бас дасгалууд ажиллаад тэрийгээ сайн чадчихээр хүүхдээ үнэлэх жишээтэй ийм байдалтай байж болно. Энэ бүхэндээ багшийн тусламжийг авч болно. За мөн багшаас тусламж аваад ийм асуултуудыг дагуу ярилцж болно. Тийм ээ. Чи ер нь ямар хичээлийг сонирхоод байна? Цаашдаа ямар мэргэжилтэй болох вэ гэдэг. Эсвэл багшийн тусламжийг авч аваад янз бүрийн сорилт тестүүдийг ажиллуулж бас болох юм аа. За тэгээд та бүхэн бас
одоо төслөөс гарсан энэ гарын авлага материалууд байж байна тийм ээ. Ахаад цахим мэдээллийг сурвалжуудыг авч ашиглаад мэдлэг болсоо дийшлүүлээд эцэгчүүдэд дэмжлэг өсгөхийг хүсэн ерөөё. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.